явж байгаа. За тэгээ энэ хүү ажлынхаа хүрээнд болохоор 2 3 ажил явагдсан байгаа. Нэг ажил нь бол үндсэн телевизтэй буюу Америкад орох юм дээр үндсэн телевизийн хамт нэг юм сэдв санал авсахдаа 2 нэвтрүүлгийг хийсэн. Гэтэ миний оролцсон үйл юм бол яг өөрийнхөө нэг хийсэн судалгаануудаас оруулж өгсөн байгаа. Хоёр дахь юм бол энэ дээр төсөл бичсэн байгаа. За тэр төслийн хүрээнд болохоор одоо 6 дугаар сарын 25-наас эхлээд Ховдын буюу Баруун аймгийн 11 сумаар явж одоо яг аялал тоглоом Монгол Ардын тоглоомыг тийм судлах ийм 2 юм таарсан байна. Энэ судалгааг яг хийж ирснээс хойш 2 гарсан үр дүн байна. За анхаарлаа баярлалаа. За надад нэг асуулт байна. Энэ тоглоомны аяр илүү цаашид одоо хэд орчим байх төлөвтэй байна? За энэ учраас би одоо яг энэ төр гарч ирсэн болохоор одоо яг шагаар болж ирэх юм бол шагаар болох юм бол дунд говь аймаг дээр тэгэхээр 10 төрлийн гэж байна. Яагаад би тийм олон төрлийн байгаа гэж асуусан. Энэ асуултаа яг ямар хүмүүс асуухээр зөв залуучуудаас асуугаа яг шагаар аймаг тойронд нутаг өгшин хүмүүсээс асуухад нутаг нутгийн аялал өөрөө нутаг нутгийн одоо зүүн аймаг, урд аймаг, баруун аймаг гэх нутаг нутгийн манай нутагтлаа миний мэдхийн 4 5 байдаг. Уухаа хашаалгуур байдаг гэсэн. Тэгээд энийг би яг яагаад ингэж аюул олзуурхтаа судлаад байна гэх юм бол энэ жоохон юм мөртлөө ингэж харагдаж байгаа мөртлөө ирээдүйд магадгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа шагаан орны үүсэл 13 дугаар зуунаас үүсэлтэй. Түүнээс ахуулаад аяа аялгауны үүсэл 13 дугаар зуунаас гэж байна. Тэгэхээр аяа аялгау 13 дугаар зуунд үүссэн байна гэж байна. Тэгээд ингээд нэг ажлаа яваад хам олон цаашаа судлахтай бодлого гарч ирж байгаа. Тэгмээс урд нь энэ сэдвээр бас ихтэй тавьжсэн гэдэг сонссон. Тэгээд нэг сэдвээ ингээд барьж аваад тэгээд олон гүнзгийрүүлээ цаашаа судлаад тэгээд бас төсөл өгдөг бичээд ингэж байгаа нь маш сайн байна. Цаашаалтай байна. Цаашаа магадгүй. Тэгээд нөгөө талаараа бол нэгд чинь нэг аялгууд гэдэг байгаа шүү дээ. Аялгууд тоглоом наадахад судлах гэдэг шүү дээ. Тэгэхээр аялгууд тоглоом наадахад судалж байгаагийнхаа хувьд тэгвэл аялгуур нь бас нэлээд ормоор яг л чи өөрөө урлагийн хүн дуурлаачийн мэрэгчлээ юм тийм ээ. Тэгэхээр энэ тал руугаа өшөө одоо илүү судлуул хэцүүр юм болоо гэсэн тийм ээ. Тэр ноотны талаас тэгээд яагаад яг тэр аялгуу энд ороод байгаа юм. Тэр нь яаж энэ тоглоомтойгоо наалдаад байгаа тийм ээ. Тэр талаас нь илүү судлуул бүр мэрэгчлийн түвшний юм болоо гэсэн бодлого төрж байна. Тэгээд ямар ч үсэн энэ сэдвээ улам ингээд цааш нь барьж аваад улам ухаад ингээд төнхөөр олоод байгаа ч юм бол маш цаашаалтай байна гэж хэлмээр баярлалаа. За энэ дээр уусаа нэг товчхон хариулт юм бол хиндэг авч ирэхдээ Монгол Ардын тоглоом надад авчихсан. Тэргээ улам лавшлуулаад за урлагийн талаар явж байгаа юм байна. Оюун багшаас хэлэхдээ урлагийн талаар явж байгаа учраас урлагийн талаар юу гэхээр аялгауг авч байгаа юм байна. Аялгауг аваад судлаа явж байгаа явцдаа болохоор Монгол Ардын аялгау тоглоом наадах нь бүх нийтийн боловсрол олгох нь гэдэг бас нэг юм том сэдв болж ирсэн. Тэгээд яг энэ сэдвтэй ингээ хамруулаад 3-4 тийм ажил явуулж байгаа. бас нэг юм дутуу хэлчих. Чи бол нөгөө шагаа аваад гэлээ. Тийм ээ 13 дугаар зуунд одоо үүссэн байна гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр аялгау бас 13 дугаар зуунд үүссэн гэж хэлжээ тийм. Тэгэхээр тэр ямар судлаачийн юмнаас олж мэдв, ер нь энэ судалгаа хийж байхдаа юу ашиглаад байгаа, ямар эрдэмтэд урд юу олоод мэдчихв, тэр талаар бол бас заавал тэр хүмүүсийг дурдж, тэр бүтээлүүдийг дурдж өөрийнхөө ашигласан юмнуудыг бас ингээд оруулах хэрэгтэй тийм. Тэгэхгүй бол ингээд зүрч байхгүй юмнаас уснаас нь ингээд шууд судлаад хэлсэн юм шиг тийм бас юм ойлгогдож магадгүй байхгүй. Тэгэхээр ямар нэгэн урлагийн судлаачдын юмнаас юуг ашиглаад цааш нь чи юу хийж байгаа вэ гэдгээ илүү гадуурцгүй. Тэгэхээр надад нэг санал байна. Энэ бол тийм жижиг асуудал биш. Энэ маш том асуудал. Энэ бол маш их том судалгаа хэрэгтэй. Тийм учраас чи яг бас ганцаараа юм байгаад байна. Чи бас ингээд чамд таатаа хайгоо чамд тийм зөвлөд байх хүмүүс маш хэрэгтэй. Тийм учраас миний санал болохоор одоо манай консультант дээр өргөн дахны хөгжим судлалын профессор юм баг Дорн
урлагийн профессорын баг, бүжиг цэргийн урлагийн профессорын баг гэж 3 том профессорын багтай болсон. Тэгэхээр дорн дахины хөгжмийн профессорын багийнхантай чамайг дэмжиж уулзлаа. Тийм дандаа судлаач нар байгаа. Тийм болохоор чи тэдэртэй уулзахад бас нэлээд бас юм бол сонсох байх, бас дахиад чамайг чигдүүлэх байх. Тийм үү? За тэгээд одоо их сурвалж материал, тийм үү, өөр хаана яаж очиж шинүүдийг танилцах уу, хаанаас ямар их сурвалжийг авах уу гэдэг тал дээр бас нэлээд бас зөвлөгөө өгч чадах гэж бодож байна. Тийм учраас дараагийн маань бид нар таарах юм уулзалт тэр үед би чамд хэлье. За өөр асуулт байна уу? За ерөнхийдөө асуултын цагж болсон байна. За түрүү баярлалаа. Баярлалаа. За одоо оюун эрдэнэ бүжиг цэргийн мэргэжлийн сургуулийн 2 дугаар курсын оюутан орчин үеийн бүжгийг бүжгийн жүжигээс судлах юм. За энэ ташрын би нэг юм хэлье. Өмнөх ихтгэл тавьсан оюутнуудаа битгий яв гэж хэлээрээ. Яагаад гэх юм бол бид нар одоо энэ ихтгэл хилцэг символсны дараа бяцхан бас нэг урамшууллын юм байгаа юм. Тэрэнд 3 байр, тэргүүн байр, дэг байр, утгаар байр гэсэн 3 байр шалгаруулна. Тийм учраас энэ өнөөдөр оролцсон ихтгэл нар бүгдээ байж байгаарай. Нэгэндээ дамжуулж хэлээрэй. Эртнээс илүү хүчлэх монголчуудын амьдралыг харуулсан манай чулуун судлалын өв болсон хадны сүл зураглал дүр төрслүүдээс санаа аван өнөөгийн байдлаа тохируулан дэглэн найруулсан бүжин жүжиг нь бүрэн хэмжээний бүтээл юм аа. Энэхүү бүтээл орчин цаг үеийн Монголын бүжгийн сурлуудыг нэгтгэсэн ба үндэсний монгол бүжгийн хөтөлбөрүүд дээр тулгуурласан янз донж маягтай орчин цаг үеийн сэтгэлтэй бүтээл мөн бөгөөд энэхүү бүтээлийн тухай задлан шинжилгээ хийнэ. За дэлгүүрүүдээ хүмүргэн урвалжин, бүжгийн жүжиг, орчин үеийн бүжиг, хадны сүл зураг гэсэн үгтэй байна. За судалгааны маань зорилго өнөөгийн үеийн бүх насныхан тохирсон бүх төрлүүдийн хамгийн энгийн нийтж бид бүхэнд хамгийн маяг байгаа бүжгийн нэгэн төлөвлөл орчин үеийн бүжиг юм аа. Яагаад гэвэл нэг нам төрхийг ч юм уу эсвэл нэг үндэсний бие биелэг олон дахин хийвэл орчин үед хүний анхаарлыг татахгүй мэдээж хэрэг болсон. Харин өнөөгийн нийгэм амьдарч байгаа залуучуудын сэтгэлгээ улам задран тийж хөгжиж улмаар техник технологи болон ухаалаг гар үсгээр хэмжлэн дэлхийд даяар улмал хүчтэй хөгжиж байгаа энэ хамгийн цаг үеийн очгүй бүжгийн төрөл бол орчин үеийн бүжиг юм аа. Ийм учраас орчин үеийн бүжгийн төрлийг сонгон авч судалсан бөгөөд энэ сэтгэлийн гол төлөвлөгчөөр санаачлагч иш эрдэнэсийн Тэнгэрийн хүүхдүүд хэмээх соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн газар саналыг бичсэн ардын багш доктор Ис Дулмын хүмүргэн гурвалжин ханганы бүжигчин босоо цагаан гурвалжин хэмээх 3 сайхан бүтээлийн нэг болсон хүмүргэн гурвалжин этно бүжиг жүжиг авч самбан судалсан билээ. Мөн өнөөдөр бид соёл урлагийн их сургууль Монгол Улсын консерваторийн орчин үеийн бүжгийн сургалтаар дамжуулан Монгол бүжиг орчин үеийн бүжгийн хөтөлбөрөндөө хослуулан хооронд нь уялдуул түүнийг ирээдүйд дэлхийд гарах алсын хараатай байх гэсэн зорилгыг мөн тавьсан юм аа.